Өглөө залгахснаа төрсөдөр ч юм билүү мартцсан байж за баяр хүргэгээ таслсан. Тэгэхээр би ямар гомдмоор юм чи тэгээд тахтай яа тэгээд таслсан. Тэгсэн чи баярлаа. За тэндээ төрсөн өдрийн баярын өдрөө сайхан баярлж байна уу? Сайхан баярлах гад хоолнд орчоод орж ирэл. За тэгээд юуны өмнө их гоё цэцгийн махлааг маань танд маань хэлсэн. За тэгээд энэ хөө баярын тортыг хамт хэлсэн. За уун дотор юм гоё захиа таныг маань хаяглаад ирсэн. Энэ захиа бол маш урт мөнгөгүй, маш гоё хайр хүндэл шингэсэн захиа байсан. За үүнийг болохоор хайртай охин намын дараас. За охин юм гоё. Ээжтэй гэдэг юм гоё захиач ирэлсэн. За үүнийг би танд уншдаг. Сайн байна уу миний ээжээ? Хайртай ээжтэй төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Ээжээ, таны төрсөн өдөр болохоор танд хэлж амжаагүй олон үг сэтгэлд минь хөөрдөг. Намайг энэ хорвоод авчирч анхны алхмыг минь түшиж, анхны үгийг минь сонсож, өнөөдөр намайг бүтээхийн төлөө бүхнээ зориулсан таньда маш их баярлалаа. Бага байхдаа би хайрыг энгийн зүйл мэтэр боддог байжээ. Харин том болох тосом таны нойргүй өнгөрүүлсэн шөнүүд, чимээг өгөн санаа зовж өнгөрүүлсэн мөчүүд, өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс хүртэл татгалзан үр хүүхдийнхээ төлөө амьдардаг ээж хүний агуу хайрыг ойлгож эхэлсэн юм. Би таныг үргэлж хүчтэй хүн гэж л бодсоор ирсэн. Гэвч та минь бас бусдын адил ядардаг, гуйнагалдаг, шантардаг хүн гэдгийг ойлгох болсон. Тэгсэн хэрэг та бидний төлөө өмнө инээсээр л байдаг. Тэр хүний цаана ямар их хайр, тэвчээр нуугдаж байдгийг би одоо л илүү сайн мэдэрч байна. Хэрэг би таны сэтгэлийг өвтгөж яасан бол намайг уучлаарай ээжээ. Хэрэг таныг баярлуулахын оронд санааг тань зовоож хэлсэн бол бас охиноо уучлаарай. Гэхдээ нэг зүйлийг мэдэрээ миний ээжээ. Энэ хорвоод хинээс ч илүү хайрлаж хүндэлж явдаг хүмүүс та минь юм шүү. Таныг харах бүртээ би зөвхөн ээж хүн биш, бас мөрөөдөлтэй, хүсэл тэмүүлэлтэй, үзэсгэлэнтэй эмэгтэй хүнийг л олж хардаг. Та минь үргэлж залуу, эрч хүчтэй, гэр бүлдээ аз жаргал биелүүлдэг сайхан хүн хэвээрэл байгаарай. Таны минь инээмсэл биднийг гэрэлтүүлж, таны аз жаргал бид бүхний аз жаргал байдаг юм шүү. Таньда төрсөн өдрийн баярын мэндийг хүргье хайртай ээж минь. Та минь үргэлж эрүүл аз жаргалтай байгаарай. Би таны бахархах хүүхэд болохын тулд өдөр болгон хичээх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам нэг зүйл улам бүр тодорхой болдог юм байна. Тэр бол миний хамгийн том аз жаргал бол таны хүүхэд болж төрсөн явдал. Таньда хязгааргүй хайртай шүү миний ээжээ. Төрсөн өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлье гэд. За баярлалаа. Ийм гоё захиа уртаас бол мөртлөнгөө энэ дотор маш гоё хайр хүндлэл бүх зүйл шингэсэн байсан. Баярлалаа. Наа хурд сурж байгаа байж л онцгой болсон. Охиндоо ч гэсэн айгүй хайртай, маш их санаж тэгээд ээж аваагаа миний төлөө явж байгаа гэдгийг мэдрээд тэ. Үнэхээр хичээгээд хүний мэдт айгүй сайн явж байгаад л амар баярлж байна. Тэгээд ээжтэй юм гинтийн хэлбэрт баярлалаа гэж хэлээ та. Охин хизээрх. Одоо 6-аас 7 сарын 15-нд хичээл. Тэр хэлэртэй. За тэгэхээр одоо энэ хөө бичлэгээс хайртай охины хөлийгээ сууж байгаа. Тэгэхээр бас одоо охины нутагт бас өөргөө зөв болгосон ааж байгаа тийж авахаа бахархалтай охин байгаа. Сайхан охиндоо энэ хөө мэдлэгээр бичлэгээрээ та маань маш гоё урам өгөх боломжтой. Баярлалаа та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Тэгээ миний охин хичээлээ сайн хийгээ, завсандаа хүрээд хойлоо ярьжсэн биедл хүслээ биелүүлээд ерэн тэгэл миний охин өөр их мундаг хөвгтөлтэй. Бараг л миний ээж юм шиг, миний найз шиг битээ тэгж хийдэг. Тэгээ миний охин ч өөрөө мундаг болохоор чаднаа хичээгээрээ хойлоо хүссэндээ хүрнэ л гэж хэлсэн. Хайртай шүү ээж нь тэр холоос яаж ингэн гэж мэдгүй те. Өглөө залгахснаа төрсөдөр ч юм билүү мартцсан байж за баяр хүргэгээ таслсан. Тэгэхээр би ямар гомдмоор юм чи тэгээд тахтай яа тэгээд таслсан. Тэгсэн чи баярлаа. Бистэ ингэж ирнэ гэж бодсонгүй.
За тэгэхээр энэ мэдлэгээ манай болохоор өчигдөр манайд ирсэн байхгүй. Тий маргааш манай хайртай чинь төрсөн өдөр болно. Тэгээд танах их чи завтай нөө захиалга ихтэй нөө гэд. Тэгээ манайд холбооч мэдлэгийг өгсөн гэсэн. Тэгэхээр та манайд ороод ирсэн сайхан өдрөө орсон өдрөө сайхан өнгөрүүлрээ. Тэгээд таныхын гэр бүл таац шаргал ирүүлэх. Хүний сайхан орчлонд тохиолдог бүхий сайхан зүйлс дүүрэн бэлгэж авах болтугай. За тэгээд дээрэс нь бас хүний нутагт сурж байгаа хайртай сайхан охинд нь бодол хүсэл тэмүүлэл тэр бүхэн сайхан биелэлээ олох болтугай. Тэгээд хичээгээрээ гэж хэлье. Амжилт. Баярлалаа. За тэгээ баярлалаа. Сайхан баярлалаа та. Баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Сэтгэл